Хөлгүй их далай. Өгүүлэг. Далаад хаягдсан Вьетнам хүүгийн амьдралаас сэдвлэв. Намайг дуутахаас нааш битгий гарч ирээрээ. Гэх энэ үг түүний сонссон сүүлчийн үг ээ. Тэр 5 настай хүү. Нэр нь Фонг. Ээж нь тэр хоёрыг орхиод явснаас хойш хүү ээжигийн санаат бэтгэрхийн туйлд хүрчээ. Тиймээс нэг л өдөр аав нь хүүгэн хууль бусаар Америк явах чингэлэг дотор нууцаар оруулаад нуучхаж. Хэл гайлын шалгалт нэгэнт дууссан тул шууд л далайгаар ачигдав. Их далайд аялж явах хугацаанд эдж явах зүйлийн хангалттай авцуусан учраас айх зүйлгүй. Чингэлэг дотор баг зэргийн нүх оройд нь гаргаж гуурсаар холбон хэрвээ амьсгалчинд авцаад байвал энийг амандаа юм уу хамартан ойртуулаарай гэж их л том хүн захиж байгаа мэт хэлсэн ажээ. Нүд ам нь бүлтгэнэж харанхуй чингэлэгт орхоос айсан чи маргаашил чамаа гаргаад авчихна гэсэн аавынхаа үгэнд итгэж нөгөөтэйгөр ээжтэйгэн удахгүй уулна гэсэн итгэл нь тэнд нуугдахад огтхонж эргэлзэх зүйлгүй болгосон юм. Угаасан аавынхаа ажилд явсан хойгуур айсан үедээ харанхуй жижиг өрөөнд орж өдөржин нуугдад суудаг хүүд нэгэгч аймар бишээ. Харамсалтай нь хүүгэн суулгаад усан онгоцсон дээр тохиромжтой газар орж нуугдсан намайг эргүүлийн цагтаа олж баривчлан авчиваад хорчихжээ. Ямар ч шимний эвийг олдог нам учир зүг нь олоод сэмхэн гарна гэж бодсон учраас хүүгийнхэн талаар юу ч хэлсэнгүй. Тэр урд нь эхнэрийн ингэж явуулж байсан түүхтэй. Агуу том усан онгоц Америк гүрэнд ирж зангуугаан хаягхад хүн тосож авдаг бүлэглийнхэн онгоцон дах чингэлэг рүү нэвтэрч эхнэрийн сэмхэн гаргаж авсан ажээ. Энэ тухай эхнэр нь утсаар ярьж хөлсөөгаад нууцаар авчирсан хоол нь 21 хоног хангалттай хүрсэн гин. Их баач шихгүй тулд багхай дээдл явсан гэж хэлсэн бөлгөө. Үүнийг бодож хүүгэн авч гарах гэж зөрхилж төвдөхгүй байсаар аль хэдийн 3 жил өнгөрчихсөн ажээ. Одоо хүн явдлын аядаах болсон байхаа гэж бодсон энэ өдөр л ийхүү нууцаар сууж байгаа нь энэ. Тэрнээс гадна эдгээр хүн хэл давуулдаг бүлэгэлд өгөх мөнгө олох гэж хоёр талд хөдөлмөрлсөөр саял бүрдүүлж суусан билээ. Хөлөг онгоцонд намайг баривчилсан цагдаа бол бохир нэгэн байсан агаад хүн харахааргүй газар төвнийг цоожилж орхиод эзэндээ очиж хэлэх гэж угаад замдаа өөр нэгэн бохир цагдаад буудуулж алуулсан байна. Ингээд аав хүү хоёрын амьдрал орон горон эргэжээ. Нам эхэндээ хүн эрхийг хүлээж шүнжин байсан боловч хэн жирсэнгүйд "Хүн байна уу? Намаа гаргаад өгөөч" гэж их л соёлтойгоор хэлсэн байна. Хэд хэдэн удаа дуудсны эцэст аргаан барж "Хүн байна уу? Туслаарай! Намаа гаргаарай" хэмээн байдгаараа хашгирсан ч энэхүү нууц газрыг битүүмжилж дуунаас тусгаарлсан тул хэн ч сонссонгүй. Гинтийн явдлаар хүүхдэн контейнерт орхиод өөр газар хоригдныг төсөөлөөгүй нам хэсэг хашгираад хоол онсоож хүүгэн бодохтой мантай болж ирэхэд хичнээн их хөлснөн сая мэдэж хэрвээ гарахгүй бол энд гацаж өлсгөлөнгөөр өгөх юм байна гэдгийг ч бодов. Их том хөлөг учир явж байгаа эсэх нь мэддэхгүй гагцхүү намуухан найхан л хөдөлж байгааг нь илтгэх бөлгөө. Заримдаа найхан ганхан ч алга болно. Чухам хаана хоригдсноо мэдэхгүй нам ийш тийшээ харлаа. Таг харанхуйж нүд нь овоод асаж нааш цаашин хөдөлж үзлээ. Анх түлхээд оруулахад сандарсандаа буцаж яаж гарахаа бодож байсан болохоос чухам ямар газар оруулж байгааг нь ягтлаагүй юм санаж. Халаасан ухвал асаагуур гарч ирлээ. Асаагуур хараад нууцаар гэрэл авч гарснаа гэнтхэн санаж хөлн шилбэн тэмдэртэл хоёр шилбэнд нь нэг гэрэл тэмдэрэгдлээ. Нэг гэрлийн асааж харвал тэр контейнер дотор хоригдсон байлаа. 4 талаас нь битүү, дотроо битүү хайрцаг хураасан байлаа. Нэг хайрцгийн задлж үзвэл лаазалсан бүтээгдэхүүнүүд, загасны шопрот тэргүүтэн. Өлссөн нам нэгийн задлаад хүү хаа гэхэн завдлаггүй л эдчихв. Овоо гэдсэн цатгад сая л нүдэнд нь нулимс бүрхэж хүүгэн саналаа. Хөөхий хүү минь юу хийж байгаа болоо? Их л айсан байхдаа аавыгаа санаж байгаа болов гэж бодоод хоолон зангирлаа. Тэр юмыг яаж мэдхвгээд хүүдэн 3 ч гэрэл үлдээснээ санав.
Бүдүүн том цагаар ажилдаг нэг гэрэл гихтэл гамтаа хэрэглэх юм бол бараг 2 өдөр болно. Өөр зөндөн зай хүүдэн үлдээж яаж хэрэглэхийг сайн зааж өгсөн билээ. Энэ үед нөгөө талд хүү аавыгаа хүлээж угаад ундчихсан байлаа. Нэг мэдхнийн хөлөг учиргүй дайвилсан чингэлэг доторх бараа шажигнахад сэрв. Хав харанхуй газар унтаж байлаа. Өрөөндөн унтаж байгаа гэж бодсон хүү хэсэг зүр нүдэн анаад хэвдэж байснаа гинэтхэн хөлөг онгоц руу аав нь оруулсныг санаж ухсах юм бослоо. Хөлгийн хөдөлгөөнөөс болж зарим хайрцаг гулсан хөдөлж хүүгийн хажуугаар ирсэн байв. Өөрт нь зориулж ачаан дарагтахаас хамгаалan бяцхан тор татаж хамгаалт гагнаж өгчээ. Гартам барьж унтсан гарч идэнгээ асаахтан энэ бүгдийг хараад ааваа гэж чангаар орлон уйлсан нь огт дуурч болохгүй шүү. Хэрвээ тэгвэл ээждээ очиж чадахгүй. Чамайг цагдаа ирээд бариад явна гэсэн аавынхаа анхааруулгыг санаад дотроо нь чимээгүйхэн аава гэж хэлээд уйллаа. Хэнч хүүд тусалсангүй. Бас хэнч урдих шиг харанхуй өрөөнд чангаар уйлахт нь тэндээс хэн уйлаад байна гэж асуусангүй. Хүү өлсчээ. Аавынх нь өгсөн хатаасан загаснаас нэг өдөр ийм л хэсэг эднэ гэснийг амруугаан хийгээд зажиллаа. Тэгэд эргээд хэвтэв. Нэг мэдхнэн дахиад л унтаад өгсөн байлаа. Урдын адил дахиад л хөлөг дайвилцахад сэрлээ. Тэр зэрэгтэн бас л гэртэн байгаа мэт төсөөлж хэсэг зүр нүдэн анин хэвтэж угаад хаана байгаагаа сансан болтоо ухсах юм бослоо. Энэ байдал хүүгийн хувьд 5 өдөр давтагдав. Аав нь ирсэнгүй. Хүүгийн шээс бас хүрэхэд нь аавынхаа заасан газар очиж бааж шигээд гялгар уутанд хийж амын битүүлээд хайрцаг руу хийсээр. Уйдж өхөн шахсан хүүгийн нойр нь сүулдэ хүрхэн байж гэрлийн асааж хайж хаад чингэлэг дотор найс цаашаан гүйж хайрцагнуудыг онгойлгож юу байгааг нь мэдэх гэж оролдсоор. Хүүхэд юм болохоор онгойлгохын наагуурхан оролдохон болно. Нам харин энэ хооронд тун эвгүйтэв. Хамаагүй лаазалсан загас эцснээсэн болж гэдсэн өвдөж гүйлгээд чингэлгэн тэр чигт нь өмх хэрүүлэх төхлөө. Аз болж нэг хайрцагтай зүйл дотор нь байхыг харж онгойлгож үзвэл ижвэрэн өрмийн багц байлаа. Нөгөөтгөн харж баахан суулаа. Агаар дутаг даадж байх шиг цоолдгийн билүү хэмээн ханыг өрөмдөж үдсэн ч огтхон ч явахгүй өрмөн хараад байлаа. Тэгэхэр нэг юмыг санаж хаалга руу дөхөж очивол хаанаас ч юм зөөлхөн салхи үлэлэг шурган орж ирэхийг мэдэрлээ. Дэндэн хамраа нааж хэсэгхэн зогсоход мансуурж байсан тархи нарай гайгүй болох шиг болж нойр нь хүрчээ. Нам энэ мэдчлэн 7 хонжээ. Гэнэтхэн чингэлэг аимшигт хөрвөөж хүчтэй шилгэх шиг болоод задгаа ус руу цүлхийн унах мэт чимээ гарав. Таазанд нь очиж хүчтэй мөрөгсөн нам ухаан алдан унлаа. Хичнээн ч удсын бөөмөд. Усны долгио ирж зогш шиг хачин чимээ гарч байлаа. Хэрвээ нам гадаа гарч чаддагсан бол далайн их хар салхи болж хөлөг онгоцноос чингэлгийг салгаа утсныг мэдэж ухаан алдатлан айх байсан бизээ. Тэрхүү чингэлгийг усан дунсан ч живхгүй байхаар тоосоолж хийсэн нь хэрэг болсон тэр ажээ. Их усан далайд хаасайгүй чингэлгүүд хөвж онгоцонд байсан бүх хүмүүс ам өргөдөжээ. Хүүгээ явсан чингэлэг ч гэсэн бас нэгэн газар хөвж явв. Чингэлэг тогтургүй болж далайн давлгаан зохигдсон нааш цаашин болох бүрд сэжиг авсан нам их л сонирн байна да. Яг л хөл дор ус байх шиг мэдрэгдээд байх юм. Ийм том хөлөг онгоцноос салчихна гэж баймааргүй дээ. Хэмээн бодоод хүн байна уу? Туслаарай хэмээн чангаар хэдэнтэй хашгираад хариу хүлээсэн ч хэнч юу ч дугарч хариу өгсөнгүй.